Токиогийн нэгэн байшингийн дээвэр дээр доктор Стрэндж цочролд орсон Экотой ярилцаж сэтгэлийг нь засахыг оролдоно. Тэрээр үхлээс эргэн ирсэн аимшигт мэдрэмжэндээ автаж цэнхэр чөтгөр харсан тухайгаа ярина. Багт аюулгүй газар хэрэгтэй ч дайснууд хаа сайгүй байлаа. Осака хот. Яшида кланы тэргүүн мөнгөн самурай гэртээ 50 сууж Линдзи Лохны киног үзэж байтал өшөө авахчид цонхоор нь дайран орж ирнэ. Урд нь өөрийнх нь гарыг тасцсан Волверинтэй нүүр тулж хуучин өшөө хорслоо санан уурлана. Мөнгөн самурай тэднийг оргодлоод босныг чинь мэднэ хэмээв. Тэрээр та нар ямар байдалд байгаагаа мэднэ биз дээ. Энд юу хийж яваа юм хэмээн гайхширна. Багийнх нь түүнээс Маяг аврахад тусламж гуйхаар ирсэн ч самурай өөрийн гэрээ дайны талбар болохыг хүсэхгүй байлаа. Үйл явдал нэг өдрийн өмнөх Нью-Йорк руу шилжинэ. Люк Кейж Харлем дүүргийн жижиг дэлгүүрт хүүхэддээ сүү авахар зогсож байв. Тэрээр худалдагчтай сүүний төрлийн талаар энгийн яриа өрнүүлж байтал гинэт зэвсэгт дээрэмчин орж ирэн буу тулгана. Люк сандарсангүй харин ч залхсан байдалтай ажиглан зогсоно. Люк Кейж дээрэмчнийг ганц цогцолтоор унгаж энгийн иргэнийг аварна. Гэвч цагдаа орж ирээд жинхэнэ гэмт хэрэгтнийг биш харин Люк Кейжийг бүртгэлийн хууль зөрчсөн хэрэгээр баривчлах гэж буу тулгана. Люк би зүгээр сүү авах гэж байсан шүү дээ гэд бухимдана. Дэлгүүрийн гадаа шилдийн тусгай анги болох Кэп Киллерс нисдэг хөлгүүдтэйгээ ирж бүслэлт хийн. Тэд Люкийг нин даруй бууж өгөхийг шаардах боловч Люк гэр бүл рүүгээ очих ёстой тул баривчлагдахыг хүссэнгүй. Тэрээр гүнзгий амьсгаа авч тулалдаж эхэлнэ. Люк Кейж тусгай ангийнхантай гардан тулаан хийж нэгнийх нь нисдэг мотоциклийг булааж аваад агаарт хөөрч Нью-Йоркийн барилгууд дээгүүр сүлжин зүгтэж шилдийнхнээс булцаар одно. Агентууд түүнийг нисэж байгааг хараад итгэж ядан төв рүүгээ мэдээлнэ. Люк доктор Стрэнжийн нууц байр болох Санктум Санкторум дээр ирнэ. Байшин гаднаасаа эзэнгүй Starbucks удахгүй нээгдэн гэсэн бичгтээ харагдах боловч энэ нь зүгээр л өнгөлөн далцалт байв. Люк нууц үгээ хэлж элбийн хамгаалалтыг нэвтрэн дотгошоо орно. Байшин дотор Люкийн эхнэр Джессика Джонс болон туслах Вонг нар ухтана. Вонг Люкийг гадуур явж эрсдэл гаргах хэрэггүй. Өөрөө бүх хүнсийг цуглуулна гэж өглөнө. Люк гэр бүлээ тижээхийн тулд энгийн зүйлсийг хийж өөрөөрөө байхыг хүсэж байгаагаа илэрхийлж авчирсан сүгээ эхнэртээ өгнө. Гал тогоонд багийн бусад гишүүд болох Spider-Man, Iron Fist, Wolverine нар хооллож байлаа. Wolverine Люкийг шоглож тэдний хооронд баг зэргийн маргаан үүснэ. Люк бидэнд BBS минь өөр хинч үлдсэнгүй гэж хэлэн эв нэгдлийг сануулна. Энэ үед Spider-Woman гинэт телепортоор гарч ирнэ. Spider-Woman багийнханд Cap маань амьд байж магадгүй гэсэн итгэмээргүй мэдээг дуулгана. Түүнийг шоронд нууцаар хорж байгаа гэсэн мэдээлэл авснаа хэлэхэд Wolverine үүнийг дайснуудын бэлтгэсэн өрх байх гэж сэжиглэнэ. Гэвч багийн бусад гишүүдэд итгэл найдвар төрж эхэлнэ. Багийнхан Cap-ыг аврах үгүй дээрээ санал зөрөлдөнө. Люк Кейж хэрвээ бид тэнд байсан бол Cap биднийг аврахын тулд юу ч хийхээс буцахгүй хүн шүү дээ гэж хэлэхэд бүгдээрээ санал нэгдэнэ. Тэд үнэн эсхийг шалгахаар шийдэж өндөр хамгаалалттай Рафт шорон руу нэвтрэх эрсдэлтэй төлөвлөгөө боловсруулна. Үйл явдал Рафт буюу супер гэмт хэрэгтнүүдийг хордог өндөр хамгаалалттай шоронгийн гадаа шилжинэ. Доктор Стрэндж өөрийн сүнсэн биеэ ашиглан ханнуудыг нэвтлэн шорон руу орж доторх байдлыг танихаар явна. Тэрээр үл үзэгдэх байдлаар хамгаалалтын системүүдийн хажуугаар өнгөрнө. Доктор Стрэнжийн сүнс шорон дотор Мария Хил болон эмч нарын яриаг сонсно. Тэд нэгэн өвчтний биеийн байдлын тухай нухацтай ярилцаж байх бөгөөд орон дээр хэвтэж буй хүн нь Каптай адилхан харагдана. Стрэндж үүнийг хараад Кап үнэхээр тэнд байна гэж итгэн багийнхандаа мэдэгдэхээр буцна. Стрэндж буцаж ирээд Кап тэнд байгааг батлана. Энэ үнэхээр өөрх биш байна гэсэн үгэнд итгэсэн багийнхан шорон руу дайрч хамгаалалтыг нэвтлэн Капыг аврахаар дотгошоо орно. Тэдний царайнд шийдэмгий байдал тодорч нэг зорилгын төлөө нэгдэнэ. Тэд Капийн хэвтэж буй өрөөнд амжилттай орж ирнэ. Гэвч Wolverine орон дээрх бие дойртоод үнэрлэж үзээд гинэт зогсон. Түүний зүүн ямар нэгэн зүйл буруу байгааг сануулна. Тэрээр хүлээгээрээ хаалгыг онгойлго гэж хашгираад энэ чинь Cap биш байна гэж хэлнэ. Орон дээр байсан хүн нь Cap биш хуурамч робот болох нь тодорхой болно. Энэ үед хан нээгдэж төмөр хүн болон түүний хүчирхэг өшөө авахчид баг нь гарч ирэн тэднийг бүслэн авлаа. Тони Старк уучлаарай, гэхдээ та нар баривчлагдлаа гэж зарлснаар тэд өрхөнд орсон нь тодорхой болов. Төмөр хүн шинэ өшөө авахчдыг баривчлахыг тушаана. Хоёр багийн хооронд ширүүн тулаан эхлэх боловч Доктор Стрэндж эцсийн мөчөд хүчтэй илбэ ашиглан багийнхнаа авч зүгтэж амжина. Үйл явдал буцаад одоо цагт Японы цайзад шилжинэ. Тэднийг тэнд өөр нэгэн аюул хүлээж байлаа. Мөнгөн самурай нөхцөл байдал хэр ноцтой байгааг тайлбарлана. Хайнд бүлэглэл Японы гэмт хэргийн ертөнцийг бүхэлд нь нэгтгэж эсэргүүцсэн хүн бүрийг алж байгаа ажээ. Тэрээр өөрийн цайзаа хамгаалахын тулд энд байгаагаа хэлж өшөө авахчид ирснээр л дайснуудыг дагуулж ирсэн гэж буруутгана.
Бүслэгдсэн баатрууд зүхтах газаргүй болж эцсийн тулаанд бэлтэнэ. Электра болон түүний нинжа арим цайзыг бүхэлд нь эзэлжээ. Шинэ өшөө авагчид амьд гарахын тулд дахин нэг удаа нэгдэж тулалдахаас өөр аргагүй болсноор энэхүү дугаар өндөрлөж байна.